Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай саяхан болсон хэргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. 61 настай Джон болон Кэрол нар нь 3 охиныхоо хамтаар тавуулаа Английн Бүши гэх нэг жижигхэн хотод амьдардаг. Хосуудын хамгийн том охин болох Эми нь 31 настай, дунд охин Хана нь 28 настай, харин хамгийн бага охин Луис нь 25 настай. Джонны хувьд тэрээр BBC-гээр шууд дамжуулдаг маш алдартай нэгэн морин уралдааны тэмцээнийг тайлбарладаг. Түүний дунд охин болох Хана нь гоо сайханчаар ажилладаг бөгөөд Алекс хэмээх найз залуутай. Харин Ханагийн дүү Луис нь болохоор байшингийнхаа арт талын хашаанд нохооны үс засдаг ийм хөөрхөн өөрийн гэсэн жижигхэн бизнестэй. За 2022 оны 12 сард Луис болзооны апаар дамжуулан Кайл Клиффорд гэх эрэгтэйтэй танилцсан байдаг. Тэд танилцаад хэд хэдэн болзоонд гарч цагийг хамтдаа өнгөрөөснийхөө дараа албан ёсоор үерхэж эхэлсэн. Кайлийн хувьд тэрээр 4 хүүхэдтэй айлын 3 дахь хүү, дээрээ 2 ах, доороо нэг эрэгтэй дүүтэй. Кайл ер нь багасаа л маш сайн хүү байсан гэж эргэн тойрных нь хүмүүс ярьдсан байлээ. Сургууль дээрээч тэр, гэртээч тэр ер нь байнгын үлгэр жишээ болж явдаг, дуу цөөтэй ийм хүүхэд байсан. Харин түүний яг дээд талын ах Брэдли бол яг эсэргээрээ. Брэдли бүр жоохон байхасаа эхлүүлээл байнга хэрэг төвөгт орооцолддог, аав ээжийнхаа, эмээ өвөөгийнхөө гээд хэний ч үгийг сонсдгоо. Ёстой л нөгөө байнгын чихийг нь халууцуулдаг хүүхэд байсан. За Брэдли 2018 оны 5 дугаар сарын 24-нд буюу 24 настай байхдаа дөнгөж худалдаж авсан цоошин машин авнаад явж байтал мотоцикл дээр сундалсан 2 хүүхэд түүний машин руу нь усны саваа шидсэн байлээ. Ингээд үүнд нь ууралсан Брэдли тэдний араас нь хөөсөөр мотоциклын араас машинтайгаа мөргөж осол гаргасан. Тэрээр араас нь нэлээд хүчтэй мөргсөн тул өнөөх 2 хүүхэд урагш шидэгдээд нэлээд хол зайд унсан байгаа. Үүнийхэн дараа баг ухаангүй шахам хэвтэх жолоо барьж явсан хүүхэд дээр Брэдли очиод дээр нь сууж агаад нэмж зодсоор агаад амь насыг нь хөнөөсөн байдаг. Харин ард нь суугаад явж исэн 19 настай хүүгийн хувьд биеийн байдал нь маш хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн. Ингээд энэхүү явдлаас болоод Брэдли хүн амны гэмт хэрэгээр насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн байдаг. За мэдээж Брэдлигийн энэхүү үйлдсэн гэмт хэрэг болон шүүхээс авсан ял зэрэг нь Кайл болон Кайлийн гэр бүлийнхэнд маш хүндээр туссан гэдэг нь ойлгомжтой. Харин энэ үед тэдний гэр бүлийнхэнтэй ойр байдаг хүмүүс хоорондоо Брэдлигээс тийм үйлдэл гарсанд гайхаад байх зүйл юусаа алга, хар багын л дандаа хэрэг тарьж бүтэхгүй зүйл хийж явдаг хүүхэд байсан. Гэтэл дүүг нь хар, Кайл шиг ухаантай сайн хүүхэд байхгүй. Дүүгээсээ суралцаж болоогүй юм бахта яаж нэг эцэг гэхээс ийм тис ондоо хүүхдүүд гардаг байна гэх мэт зүйлсийг хоорондоо ярьдаг байсан. Тэгэхээр ер нь бол эндээс Кайлийг эргэн тойрныхонд хүмүүс ямар ихээр цаашааж магтдаг, өндрөөр үнэлдэг байсан нь харагдаж байгаа. За Кайл 2019 онд дайрамд алба хаахаар яваад 3 жилийн дараа буюу 2022 онд албаа хааж дуусгаад буцаад гэртээ ирсэн. Үүнийхээ дараа тэрээр галын тохиолдол суйрлуулдаг нэгэн компанид ажилд орсон бөгөөд ингэж явж байгаа удалгүй болзооны апаар дамжуулан Луистэй танилцсан нь энэ. За Кайл Луис хоёр танилцаад болцож эхэлсэн даруйдаа л нэг нэгэндээ маш хүчтэй татагдан дурлсан. Луис Кайлтай танилцсныхаа дараахан эргэн тойрныхон хүмүүст түүнийг маш сайн залуу, ийдэг зөөлөн зантай, бусдад үргэлж тусалдаг, сайхан сэтгэлтэй, өгөөмөр, үнэхээр сайн хүн хэмээн ярьж исэн. Тэрээр Кайлийн ахыг нь хүн амны гэмт хэрэгээр шоронд хоригдож байгаа гэдгийг мэдчихсэн ч гэсэн үүнийг нэг тийм асуудал гэж хүлээж аваагүй. Мэдээж Кайл Брэдли хоёр бол хоорондоо маш их ялгаатай төс ондоо хүмүүс. Тиймээс Брэдлигийн хийсэн зүйлийг Кайлтай холбож бодох ямар ч шалтгаан түүнд байхгүй. Ингээд хосууд үерхэж явсаар 2023 оны 5 сард Луис Кайлыг гэр бүлийнхэнтэйгээ танилцуулсан. Кайлч гэсэн эхэндээ Джон Кэрол хоёрт маш их таалагдсан байгаа. Үгэрч зогсохгүй бүр Кайл яг л тэдний гэр бүлийн нэг гишүүнэн мэт байх болсон. Джонny гэр бүлийнхэн оройн хоол идэх үед Кайл хамтдаа явдаг. За бүр Джонny гэр бүлийнхэн бүтэнсээ өдөр болгон гэр бүлээрээ өдрийн хоол иддэг. Үүнд нь ч гэсэн Кайл нэгдээд бүтэнсээ өдөр бүр тэдэнтэй хамт байнга өдрийн хоол идэх болсон. Цаашлаад 100 сарын баяраар бүр Кайл Джонny гэрт нь 4-5 өдөр дарааллаад тэдэнтэй хамт байсан байлээ.
Хэдийгээр эхэндээ Джон Кэрол хоёрт Кайл таалагдчихсэн ч гэсэн явандаа нэлээд их цагийг хамтдаа өнгөрөөгөөд эхлэх үед Кэрол Кайлийг охинд нь яг ч тийм тохирохоор хүн биш юм байна да хэмээн бодож эхэлсэн. Учир нь Луис бол маш бие даасан зарчимч шаргуу нэгэн. Харин Кайл бол яг эсрэгээрээ үүнийг нь ч ээж нь анзаараад амьдсан байгаа. Гэхдээ тэрээр охиндоо итгэдэг, охиныгоо алдаа гаргасан ч гэсэн түүнээсээ суралцаад цааш илүү хол явж чадхаар тийм хүүхэд гэдгийг нь мэдчихсэн тул Луисийг Кайлаас салж гэдэм үү нэг тиймэрхүү зүйлсийг бол хэлж байгаагүй. За Кайл Луис хоёр үерхэд харилцаа нь гүнзгийрэх тусам Кайлын гаргадаг зан ааш нь баг багаар өөрчлөгдөж эхэлсэн байгаа. Тэрээр Луисийг нүрэ будахаар нь дургуцаж чи будаггүй байхаараа илүү хөөрхөн штэ нүрэ будаж яах гэсэн. За тэгээ юу пөх ч юм уу палаж өмсөхөр нь ямар богинохын юм өмсдیں۔ Хүлчээ ил гараад байна. Нурууга даалт хий. Өмд өмсчээ. Дээгүүрээ цамц өмс. Гэхмэд иймэрхүү байдлаар Луисийн нүрэ бодох ямар хувцс өмсөхийг нь хүртэл зааж зааварлах гэж оролддог болсон. Цаашлаад Луис хэрвээ өөрийг нь орхиод найзуудтайгаа уулзах гээд гараад явчих юм бол маш ихээр уурладаг. Хизээ гэртээ харих чинь гэд араас нь ахин дахин залгадаг. Нэг тийм Луисийг ямар ч үед өөрийнхоороо байлгах гэсэн ийм үйлдэлүүд түүнээс ойр ойрхон ажиглагдаж эхэлсэн байдаг. Ер нь бол Луис Кайлтай үерхэж эхлээд 2-3 сар өнгөрсөний дараагаас эхлүүлээд Кайлын энэхүү үйлдэлүүд нь баг багаар ажиглагдаж эхлээд сүүл рүүгээ бүр тэд байнгын хоорондоо муудалцаж хэрүүл маргаантай байх болсон тул Луис 2024 оны 6 дугаар сарын 23-нд Кайлаас бүр мөсөн салахаар шийдсэн. Тэрээр Кайл тандан би чамд хайртай. Гэхдээ чи бит хоёрын харилцаа ерөөсөө ч миний хүсдэг харилцаа биш болоод байна. Хоёулаа салаад өөрсдийнхөө замаар явах нь хин хинд нь илүү дээр бололтой хэмээн Кайл руу зурус бичсэн байдаг. Харин үүнийх нь хариуд Кайл би яг одоо энэ бүхэнд бэлэн биш байна. Маргааш уулзж агаад хоёулаа энэ талаар илүү нухацтай ярилцъя хэмээн хариу бичсэн. Ингээд маргааш өдөр нь буюу 6 дугаар сарын 24-нд Луис их ханаатайгаа хамт Кайлын гэрт нь ирсэн байгаа. За хамтдаа ирсэн ч гэж ер нь бол Хана Луисийг машинаараа хүргэж ирсэн нь энэ. Ханагийн хувьд тэрээр Кайл дугаасаа дургу. Түүнийг амиа бодсон, хүндлэл гэж мэдэхгүй, залтай, үл бүтэх нөхөр гэж боддог. Ингээд Кайл Луис хоёр ярилцж байгаа хооронд Хана тэднийг хүлээгээд сууж исэн. Гэтэл Луис уг нь Кайлаас сална гэжсэн боловч Кайлтай ярилцсныхаа дараа гаргасан шийдвэртээ эргэлзээд эхэлсэн байгаа. Гэхдээ энэхүү эргэлзээ нь удаан үргэлжлээгүй. Тэрээр 6 дугаар сарын 26-нд буюу Кайлтай уулзснаасаа 2 хоногийн дараа Кайл руу өглөөний минь намайг уучлаарай Кайл. Би үнэхээр энэ харилцааг үргэлжлүүлж чадахгүй. Бид хоёрын дунд аль хэзээний маш том ан цав үүсчихсэн. Би зүгээр л юуч болоогүй юм шиг жүжиглэхийг хүсэхгүй байна. Бид ирээдүйд юу болохыг мэдэхгүй. Магадгүй хэн хэн нь одоо байгаагаасаа дээр хүн болох байх. Гэхдээ би үүнд найдаж хамтдаа байхыг хүсэхгүй байна. Би өөрийнхөө төлөө бас өөрийнхөө эрүүл мэнд сэтгэл зүйн төлөө энэ бүхнийг дуусгахаар шийдлээ. Өнгөрсөн хугацаанд хийсэн бүх зүйлд чинь баярлалаа. Намайг чамд ямар их хайртай гэдгийг минь мэдж байгаа гэж найдаж байна. Ирээдүйд ч гэсэн удаан хугацаанд хайрлахаа зогсоохгүй байх. Би хизээж бидний хооронд ийм онцгой зүйлс бий болоосаа гэж хүсээгүй юм шүү. Бие бодож эрүүл эсэм энд байгаараа хэмээн зурус бичсэн байдаг. Харин үүнийх нь хариуд Кайл бүх зүйлийг тодорхой болгож өгсөнд баярлалаа Луис. Тэгэхээр бидний хэн хэн нь одооноос эхлээд эдгэрэх хэрэгтэй болгоно. Би чамд маш их хайртай, бас хайртай байсаарч байх болно. Хэрвээ хизээ нэгэн цагт би чамд хэрэгтэй болох юм бол би энд үргэлж байж ах болно шүү. Чамд хамгийн сайн сайхныг хүсье, чи ч гэсэн бие бодорой хэмээн хариу бичсэн. За энэхүү Кайл Луис хоёр бие рүүгээ сүүлийн зурвсуудаа бичилцээд салсан байгаа. Луис бол Кайлыг эцэст нь өөрийг нь ойлгоод маш эвтэхнэр хэрүүл маргаан үүсгэлгүй өөрөөс нь салж агаад баяртай байгаагаа тухайн үед эргэн тойрныхон хүмүүст ярьсан байдаг. Гэхдээ мэдээж Луисийг дотроо юу нууж, юу төлөвлөж байгаа талаар тэрээр огт мэдээгүй. За 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 2 цаг 32 минутанд Кайл Луисийн гэрийн хаалгыг нь тогшсон. Бидний мэдж байгаачлан Луис аав ээж хоёртойгоо мөн хоёр эгчтэйгээ тавуулаа амьдардаг. Кайлыг хаалга тогших үед Луисийн ээж нь хаалгаа нээж өгсөн ба тэд хэдэн минут ярилцсны дараа Кайл тэдний гэрлүүн явж орсон байгаа. За түүний энхүү Луисийн гэрлүүн явж орж байгаа бичлэг нь хөршийнх нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байдаг.
Үүнээс ойролцоогоор 4 цаг 30 минутын дараа буюу оройн 7 цагийн үед Луисийн хөршийн хойс нь Английн шуурхай албаны 990 утсанд дуудлага ирсэн. За хөршин ийхүү дуудлага өгөх үедээ манай энэ хайваас эмэгтэй хүний орилж байгаа чимээ гараад байна. Эхэндээ бид нар хүүхэд уйлж гин гэж бодсон боловч сонсоод исэн чинь эмэгтэй хүний орилж байгаа чимээ байх шиг байна. Ирээд шалгаад өгөө чимээ хэлсэн байдаг. Харин энэхүү дуудлагаас ердөө ганц 2 минутын дараа Луисийн эгч Ханагаас шуурхай албаны утсанд мөн л дуудлага ирсэн бөгөөд өөрлөө нь Кайл Клиффорд гэх хэрэгтэй дайраад байна туслаарай гэсэн ийм дуудлагыг өгсөн байдаг. За энэхүү дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд 7 цаг 10 минутанд Луисийн гэрт ирсэн. Гэрт нь ирэхэд гэрийнх нь хаалга онгорхой байснаас гадна дотгошоо орох үед үнэхээр аимшигтай байдал тэднийг ухтаа авсан байдаг. Цагдаагийн ажилтнууд дөнгөж гэрийнх нь хаалгаар явж ороод зочны өрөөний шалан дээр цээжин дээрээ crossbow буюу арбалет гэдэг баха тийм Монгол нэршил яг байхгүй байх би энд зургийг оруулчихъя. Ийм зүйлээр харуулад шархацсан байдалтай газар хэвдэх Ханаг хамгийн түрүүнд олсон. Харин унтлахын өрөөнөөс харамсалтай нь айл хэдийн амьсгал хураасан байх Carol Lewis нарын цогцыг нь олсон байдаг. Carol-ийн хувьд түүнийг маш хэрцгийгээр гарн дээр нь, нуруунд нь, цээжин тус газар нь бүр цаашлаад өвдгөн дээр нь хүртэл маш олон удаа хутгалан амь насыг нь хөнөөсөн байсан. Харин Луисийн гарыг нь арт нь хүлээд, хөлийг нь мөн шахаагаар нь нийлүүлж скотчоор хүлээд, цээж рүү нь нөгөө нэг арбалетаараа харван амь насыг нь хөнөөсөн байсан ба цагдаагийн ажилтнууд цогцыг нь олох үед сумнууд нь цээжин тус газар нь зоолттой хэвээрээ байжсэн. Энэ үед бол Джон гэртээ байгаагүй гадуур ажилтай, харин том охин нь болох Эми мөн л гадуур ажилтай гэртээ байгаагүй. За цагдаагийн ажилтнуудыг хэргийн газар дээр ирэх үед Хана маш хүн дээр шархацсан байсан ч гэсэн мэдүүлэг өгч Кайл энэ бүхнийг хийсэн, ээж дүү хоёрлуун дайрч амь насыг нь хөнөөсөн гэдгийг мөрдөгчдөд хэлж өгснөөр мөрдөгчд Кайлыг эрен хайх ажиллагаагаа тэр дор нь эхлүүлсэн. Яг энэ үеэр Кайл хаана байгаа гэдг нь огт тодорхойгүй байсан тул мөрдөгчөд Луисийн хөршүүдтэй нуулзан хяналтын камер байгаа эсхийг тодруулангаа хөршүүдийг нь хаалгаа цоожлоод хэсэгтээ гэрээсээ гарахгүй байхыг сануулж исэн байгаа. Учир нь Кайл 2-2 хүний амь насыг нь хөнөөгөөд нэмээд 1 хүний амийг нь хөнөөхөөр завдсан. Тиймээс түүнийг дараа нь яг ямар гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж байгаа гэдгийг нь тааварлах аргагүй. За энэхүү Кайлыг эрен хайх ажиллагаа үргэлжилж явах явцад мөрдөгчд мэдээж хэрэгтэй холбоотой мөрдлөгөө үргэлжлүүлсээр л байсан. Тэд Луисийн утсыг нь шалгаж үзэж явах явцдаа түүний өөртөө зориулж бичдэг байсан тэмдэглэлүүдийг нь олсон байдаг. Мөрдөгчдийн олсон энэхүү тэмдэглэлүүдээс нэгийг нь уншиж үгээ. Энэхүү тэмдэглэл дээрээс Кайл бол яг ямархуу хүн бэ гэдг нь илүү тодорхой харагдана. За Луис өөртөө хандан бичсэн энэхүү тэмдэглэлдээ чи түүнийг санаад гуниглах юм бол үүнийг сана. Түүний ах нь шоронд байгаа. Тэрээр ахтайгаа 2-7 хоногт нэг удаа очиж уулздаг. Гэхдээ ахынхаа хийсэн үйлдэлийг аимшигтай зүйл байсан гэдэгтээ хизээч санал нийлдэггүй хүн. Түүний гэр бүлийнх нь бусад хүмүүсийг ялгуурлан гадуурхдаг. Трансгендер хүмүүст дургу гэж ярьцгаадаг. Тэр бүр өөрийгөө манай гэрээхнээс бүгдээрэнгээс нь IQ өндөртэй гэж ярьдаг. Аав болон ах нарыгаа бусдын нүднээс далдуур ямар хэрцгий амар хүмүүс болохыг нь ярьдаг мөртлөө гол нь үүнийгаа өөрөө хөгжилтэй гэж боддог. Гэсэн нэг иймэрхүү зүйлсийг Луис тэмдэглэл дээрээ бичсэн байсан. Тэгэхээр үүнээс нь харахад бол Луис Кайлаас болон Кайлийн гэр бүлийнхний тэрхүү ширүүн догшин хэрцгий байдлаас нь нэмээдэг. Цаашлаад бүр түүнээс салах гол шалтгаануудын нэг нь энэ байсан гэдг нь харагдаж байгаа. За мөрдөгчөд мөрдлөгөө үргэлжлүүлсээр Кайлыг Луисээс салснаасаа 2 хоногийн дараа буюу 6 дугаар сарын 28-нд дэлгүүрээс 30 метрийн урттай олсноос хоёрыг худалдаж авч байгаа бичлэгийг нь мөн олсон. Харин дараагийн өдөр нь Кайл утсан дээрээ Google-ээс арбалет хайгаад хаанаас худалдаж авах боломжтойг нь судлаад байжсэн бол үүнийхэн хажуугаар порн бичлэг мөн үзчихсэн байгаа. Цаашлаад тэрээр 7 дугаар сарын 3-нд нэгэн вебсайт дээрээс 300 паундаар арбалет худалдаж авсан бол дараагийн өдөр нь дэлгүүрээс 2 ширхэг түлш хийх зориулалттай савнуудыг мөн худалдаж авсан. Ингээд бас болоогүй 7 дугаар сарын 4-нд Кайл зузаан скотч дэлгүүрээс мөн худалдаж авсан бөгөөд үүнийхээ дараа хэрхэн арбалетаар харуулах вэ гэд YouTube-ээс бичлэгнүүд үзсэн байгаа. Түүний худалдаж авсан энэхүү скотчууд нь сүүлд Луисийн цогцыг олох үед гар болон шагааг нь хамтд нь хүлж боосон байсан скотчууд мөн болох нь тогтоогдсон. Цаашлаад Кайл 7 дугаар сарын 5-нд онлайнаар хутга худалдаж авсан байдаг.
Энэхүү утга бол Луисийн ээжийнхээ 8 насыг хөнөөсөн хутга мөн. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн энэхүү хутга нь огт олдоогүй байдаг. За хэрэг гарсан өдрийн өглөө нь Кайл гэр бүлийнхэнтэйгээ хамт цэцгийн хүлэмж рүү явж өглөөг эхлүүлсэн бөгөөд өдрийн 12 цаг өнгөрч явах үед гэртээ буцаж ирсэн. Дараа нь өдрийн 1 цаг 7 минутанд гэрээсээ гараад 30 минутын дараа буюу 1 цаг 37 минутанд Луисийн амьдардаг газар болох Бүшид ирээд машинаа Луисийн гэрээс холгүйхан нэгэн зогсоолд тавьсан байгаа. Тэрээр машинаасаа бууж ирээд гудамж уруудаа алхаж агаад буцаад машин дээрээ ирсэн. Энэхүү үйлдэлээс нь хараад мөрдөгчид түүнийг эргэн тойронд нь байх машинууд дотор хүн байна уу хэмээн шалгасан байх хэмээн таамаглалт юм байлээ. Дараа нь Кайл машин дээрээ буцаж ирээд 1 цаг 48 минутанд өнөөдрийн морин уралдаан BBC хэмээн Google-с хайсан байдаг. За яг яагаад ингэж хайсан гэдг нь ойлгомжтой. Луисийн аав энэхүү шууд дамжуулалтын үеэр тайлбарлагч хийдэг. Тэгэхээр Кайл Джоныг гэртээ байхгүй байгаа гэдгийг нь баттай болгохоор энэхүү Google-с хайсан байгаа. Үүнийхээ дараа тэрээр машинаа зогсоолоос хөдөлгөн Луисийн гэртээ бүрч илүү ойрхон зогсоолд машинаа байрлуулсан. Ингээд 2 цаг 30 минутанд Кайл машинаасаа буун багажнасаа үүргэвчтэй цүнхээ авч үүрээд өөр нэг гар цүнх гартаа барьсан байсан нь Луисийн хувцснуудыг хийсэн ийм цүнх байсан. За үүнээс 2 минутын дараа Кайл Луисийн гэрийн хонхыг нь дарахад Carol хаалгаа нээсэн ба тэрээр Carol Луисийн хувцснуудыг нь авчирч өгөхөөр ирлээ гэж хэлээд нөгөө гартаа байсан цүнхээ дээш нь өргөж харуулсан бөгөөд бүгдд нь баяртай гэж хэлэх гээд жижигхэн бэлэгч гэсэн та хэдэд авчирсан маа хэмээн хэлсэн байдаг. Carol мэдээж тэднийг салсан гэдгийг нь бол мэдчихсэн. Гэхдээ охиных нь үлдээсэн эд зүйлсийг авчирлаа. Бас баяртай гэж хэлэхэд та хэдэд жижигхэн бэлэг бэлдээд ирсэн юм аа. Би түр дотгош орж болох уу гэд асуусан болохоор нь Carol ч гэсэн нэг их зүйл бодлого Кайлыг дотгош нь оруулсан байгаа. Гэтэл дотгош орсон даруйда Кайл худаг гаргаж ирээд түүн рүү дайрч амь насыг нь хөнөөсөн. Сүүлд задлан шинжилгээний хариугаар түүнийг 8 удаа хутгалуулан амь насаа алдсан хэмээн албан ёсны хариу гарсан байдаг. За Carol-ийг хөнөөснийхөө дараа Кайл буцаж гэрээс нь гарan машин руугаа очоод хүнчлэнд ороочихсан байсан нөгөө арбалетаа аваад буцаад гэрлүү нь орсон. Яг энэ үеэр Луис бол арынхаа хашаанд ажиллаа хийгээд нохооны үс засаад байж исэн бэлээ. Тийм болохоор гэрт нь яг юу болоод байгаа талаар юу ч мэдээгүй. Харин Кайл ээжийг нь хөнөөснийхөө дараа гэрт нь буцаж орж ирээд түүнийг ажлаа дуусгаад гэртээ орж ирэхийг нь хүлээгээд гэрт нь сууж исэн. Харамсалтай нь яг Кайлын төлөвлөсний дагуу 4 цаг 12 минутанд Луис ажлаа дуусгаад нохоогоо эзэнт нь хүлээлгэж өгчөөд гэртээ орж ирсэн бөгөөд энэ үед нь Кайл түүнийг барьж аваад эхлээд хоолойг нь боон дараа нь гарыг нь ард нь хүлээд хөлийг нь ч мөн шагаагаар нь хамтд нь нийлүүлж хүлээд 2 цаг 30 минутын турш хэрцгийгээр зодож мөн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байдаг. Үүнийхээ хажуугаар Кайл Луисийн утсыг нь шалгаж Instagram дээр хэний аккаунтыг үзсэн байна, хинтээ чатлсан байна, ямар хүмүүсийг дагсан байна гэд бүгдийг нэг нэгэнгүү шалгаж исэн байгаа. Цаашлаад Кайл 5 цаг 52 минутанд Луисийн аав Джон руу охиных нь утаснаас хизээ гэртээ ирэхин хэмээн зурвас бичсэн. Мэдээж энэ үед Джон охиныгоо л өөрлөөн зурвас бичиж гин гэж бодож байгаа. Тиймээс хариуд нь оройтох байх гэж санаа зовж ийн бүх зүйл зүгээр үү хэмээн хариу бичсэн. Үүнийх нь хариуд Кайл дахиад Луисийн утаснаас зүгээр л асуусан юм аа хэмээн хариу бичсэн байдаг. Дараа нь тэрээр Луисийн утсан дээр Google-с спирт хурдан шатдаггүй галын тохиоллыг яаж салгах вэ гэх мэт зүйлсийг мөн хайсан байсан. За гэтэл удалгүй 6 цаг 50 минутанд Луисийн эгч Хана ажлаа тараад гэртээ ирэн машинаа байшингийнхаа урд зогсоолд тавьж байгааг нь харагдсан. Ингээд эгчийг нь ирж байгааг мэдсэн даруйда буюу Кайл Луисийг 2 цаг 30 минутын турш зодож хүчирхийлснийхаа дараа цээжин тус газар нь харваж амь насыг нь хөнөөсөн байдаг. Харин үүнээс ердөө 2 минутын дараа Хана гэртээ орж ирсэн. Тэрээр гэртээ орж ирсэн даруйда дүүдэн болон ээжд нь юу болсон талаар ер нь мэдсэн байх шууд найз залуу руугаа яг одоо цагдаадууд цаг алга Кайл энд байна хэмээн зурвас бичсэн байдаг. Харин энэ үед Кайл гарч ирээд Ханаг мөн л цээжин тус газар нь харман шархтуулсан. Үүнийхээ дараа Кайл маш тайвнаар хүнжил болон арбалетаа аваад үүргэвчээ өрөөд Луисийн гэрээс нь гараад явсан ба машин руугаа алхаж явах замдаа тэдний хуршүүд рүү нь бүр хай гэд мэдлээд явж исэн бэлээ. Харин Кайлыг гэрээс нь гараад явсны дараа Хана утсаа аван цагдаад дуудлага өгсөн нь энэ.
Түргэн тусламжийнхан болон цагдаагийн ажилтнууд хаана дээр ирэх үед тэрээр хүнд шарх авсан байснаас гадна харамсалтай нудалгүй амьсгал хураасан байдаг. За Кайлиг 90 хайх ажиллагаа үргэлжилсээр хэрэг гарсны дараагийн өдөр буюу 7 дугаар сарын 10-ны үдээс хойш 5 цагийн үед Кайлиг гэрээсээ 100 м хүрэхгүй ойрхон зайд байх оршуулгын газарт өөрийгөө харван шархсан байдалтай байж хат нь цагдаагийн ажилтнууд олсон байдаг. Зэвсгэлсэн цагдаагийн ажилтнууд түүнийг бүсэлж аваад түргэн тусламжийнхан түүнд тусламж үзүүлэхээр оролдож явах үеэр Кайл дахин өөрийгөө цээжин тос газраа сумаар зоон гэмтээсэн. Ингээд энэ үеэс эхлээд түүний өөрийнх нь ухаан санаа балартаж эхэлсэн бөгөөд түүнийг тэр дорн эмнэлэгт хүргэсэн байдаг. Харин эмнэлэг дээр ирээд би нарай дээртэд ирэх үед мөрдөгчд түүнээс мэдүүлэг авч эхэлсэн ба тэрээр Луис болон Кэрол Хана нарын талаар асуусан ямар ч асуултанд хариулахгүй чив чимээгүй байжгаад харин өөрийнх нь талаар асуусан асуултуудад нэгэнгүй хариулж исэн байгаа. Ер нь бол түүний хариултууд нь дандаа өөрийгөө өрөвдсөн, хохирогчийн сэтгхүүтэй. Надад хэцүү байсан, би түүнд бүх юмаа зориулсан, намайг хангалттай хайрлаагүй гэх мэт нэг иймэрхүү илээ балаа юмнууд ярьжсэн. За дараа нь мөрдөгчөд түүний утсыг нь аваад шалгаж үзсэн байдаг. Гэтэл Кайл Луистэй үерхэж авах хугацаанд маш олон эмэгтэйчүүдтэй уулздаг байсан, харилцдаг байсан. Бүр тэр эмэгтэйчүүдтэйгээ дотн харьцаанд хүртэл орж Луисыг байнга хэд хэдэн хүнтэй хуурдаг байсан гэдг нь тогтоогдсон. Гэтэл өөрөө болохоор Луисыг яаж хардаж, ууралж, хэрүүл маргаан үүсгэж, юу өмсөх, яаж нүрэ будахыг нь хүртэл заадаг байлаа да. Гэтэл үнэн хэрэг дээрээ өөрөө нэг иймэрхүү увайгүй амтан байсан байгаа. За цаашлаад мөрдөгчүүд Кайлийн утсан дээрээс өөрийнхөө гэр бүлийнхэн болон өөртөө зориулан бичсэн 2 тэмдэглэлийг олсон. Эхний тэмдэглэл нь Луис өөрөөс нь салах үед буюу 6 дугаар сарын 26-нд бичсэн тэмдэглэл байсан бол дараагийнх нь хэрэг гарахаас 2 хоногийн өмнө буюу 7 дугаар сарын 7-нд бичигдсэн ийм тэмдэглэлүүд. За эхний тэмдэглэл дээрээ тэрээр намайг амьдралаасаа татгалзаж байна гэж битгий бодоорой. Би амьдарсан, бас надад тохиолдсон бүх зүйлд намайг хүрээлж байсан бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж байна. Одоо миний явах цаг болсон. Энэ бол миний хамгийн их хүсдэг амар амгалан. Та нарын толгойд олон асуулт гарч ирэх байх. Бас энэ бүхэн арай өөрөөр шийдэгдэж болох байсан гэж бодогдтол байх. Гэхдээ та нарын маань хинэн ч энэнд буруугүй. Та нарын хийж чадах зүйл юу ч байгаагүй юм шүү. Энэ бол миний шийдвэр. Та хэд маань бие бинийгээ харж хандаж нэг нэгнтэйгээ харилцаж байгаарай. Би бүгдээрэнд чинь маш их хайртай хэмээн гэр бүлийнхэндээ зориулан бичсэн байсан бол дараагийн тэмдэглэл дээрээ тэрээр өөртөө зориулан өөртөө хандан хэлэхэд намайг уучлаарай. Би өөртөө энэ бүхнийг давж гарах хонглын үзүүрт байгаа гэрлийг харах боломжийг өгөөгөөд уучлаарай. Одоо толгой дотор минь тэмцэл болж байгаа болохоор амар амгаланг олохыг хүсэж байна. Гэхдээ энэ удаад юугаараа өөрвэ гэхээр түүнгүүгээр амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна. Би шинэ зүйл туршиж үзэхийг хүсэхгүй байна. Юу ч надад аз жаргал авчрахгүй байна. Би сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдаж, итгэл үнэмшлээ олж, шинэ илүү дээр хүн болж болох байсан гэдгээ мэдэж байна. Гэхдээ би зүгээр л тэгмээргүй байна. Ирээдүйн эхнэрээ олж хүсэж байсан шигээ хүүхдүүдтэй болох хүртлээр хүлээгээгүйг минь уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай Кайл хэмээн өөртөө зориулан бичсэн байсан. За энэ 2 тэмдэглэл дээрээс нь ер нь бол Кайл яг ямар амар би гэсэн би төвтэй хүн гэдг нь харагдаж байгаа. Энэ үед бол тэрээр айл хэдийн Луис болон түүний гэр бүлийнхний амь насыг нь хүнэн хүрт төлөвлөөд бүр зэвсгээ хүртэл бэлдчихсэн байсан. Тийм байж ч түүний бичсэн тэмдэглэлүүд нь зөвхөн гэр бүлийнхэндээ хандсан мөн өөрөөсөө уучлалт гуйсан ийм тэмдэглэл байгаа. Бүхэл бүтэн нэг гэр бүлийн амьдралыг нь сүйтгэхэд үлдсэн хүмүүсийг нь амьдын тамд унгааж иж яасан ч гэж өөрийгөө өрөвдөөд ийм юм бичиж сууж идэв. За Кайл баригдсанаасаа хойш 2 сарын хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 9 сард эмнэлгээс гарan шоронд хоригдсон бөгөөд түүнийг 1 удаагийн бэлгийн хүчирхийллийн хэрэг болон 3 удаагийн урдаас төлөвлөсөн хүн амны гэмт хэрэгээр баривчлан хорьсон. Эхэндээ бол Кайл өөрийгөө Луис, Кэрол, Хана нарын амь насыг хөнөөсөн хэрэгт гэм буруугүй хэмээн мэлцэж, шүүх хуралд гэм буруугүй гэдгээр оролцсноо хэмээжсэн бол 2025 оны 1-р сарын 22-нд тэрээр бодлого өөрчлөн өөрийгөө гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч 3 удаагийн хүн амны гэмт хэрэгт буруутай гэдгээ хүлээсэн. Гэхдээ тэрээр өөрийгөө Луист бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн гэх хэрэгээ хүлээн зөвшөөрөөгүй.
Өөрийгөө түүнтэй хүчээр бэлгийн харьцаанд ороогүй, гин буруугүй хэмээн мэдүүлсэн байдаг. Тиймээс түүний бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн шүүх хурал нь бол 2025 оны 3 дугаар сарын 3-нд болсон. Кайл болон Кайлийн өмгөөллийн багийнхан тухайн үед болсон бэлгийн харилцаанд хоёр тал хоёулаа хүсч дотн харилцаанд орсон ийм зүйл болсон хэмээн ярьсан байгаа. Гэтэл Льюис дээр хийсэн задлан шинжилгээний хариугаар хүчээр бэлгийн харилцаанд орж бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг нь аль хэдийн тодорхой болчихсон. Цаашлаад энэ үед Кайл аль хэдийн Льюисийн ээжийг нь хөнөөчөөд өөрийг нь хүлээд зодж исэн. Тийм байж ч Льюис надтай өөрөө хүссэн болохоор дотн харилцаанд орсон гэж яриад байгаа. За энэ шүүх хурлын үеэр мэрэгжлийн сэтгэл зүйч нар мөн мэрэгчлэлтний үүднээс гэрчээр оролцсон байдаг. Шүүх хурлын үеэр тэдний хэлж байгаагаар Льюис өөрөөс нь салах үед Кайл дахиж Льюисийг өөрийнхоороо байлгаж, юу өмсөх, яаж нүрэ бодохыг нь хинтээ уулзахыг нь зааж зааварлаж удирдах чадахгүй болсон гэдгээ мэдэрсэн. Ер нь бол Кайлийн Льюисийг өөрийнхоороо байлгах гээд байнгын хэрүүл маргаан үүсгдэг байсан нь тэрээр харилцааныхаа туршид өөрийгөө илүү хүчирхэг, илүү эрх мэдэлтэй гэж мэдрэхийг хүсдэг дутуугийн комплекстэй байсных нь үр дүн. Гэтэл Льюис бол эсэргээрээ гэр бүлийнхэнтэйгээ маш дотн, маш их хайраар хайрлагдаж өссөн, гэр бүлийнх нь түүнийг байнга дэмждэг. Хүчирхийлэлтэй хортой харилцаанаас гарах угаасаа хэцүү. Гэхдээ түүний ард гэр бүлийнх нь байсан тул түүнд маш ихээр дэмжлэг болж исэн. Үүнийг нь ч Кайл мэдчихсэн. Тиймээс Кайл гэр бүлийнхнийг нь ч мөн үзээ ядаж эхэлсэн. Кайлийн тухайн өдөр Льюист бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь өөрийгөө түүнээс илүү хүчирхэг, илүү эрх мэдэлтэй, давуу нөхцөл байдалд байгаа гэдгээ мэдрэхийн тулд хийсэн ийм үйлдэл байх өндөр магадлалтай хэмээн мэрэгжлийн сэтгэл зүйчид шүүх хурлын үеэр хэлсэн байдаг. За энэ шүүх хурлын дараа шүүгчид ердөө 45 минут хуралдаад Кайлийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт гин буруутай хэмээн үзэж бэлгийн хүчирхийллийн хэрэгт нь дангаар нь 20 жилийн хорих ялыг оноосон. Харин Кайл өөрөө 3 удаагийн хүн амны гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч хэрэгээ хүлээсэн тул энэ хэргийн хувьд шүүх хурал болоогүй. Шүүгчид Кайлийн хэргийг нь уншиж танилцаад түүнд 3 удаагийн насаар нь хорих ялыг оноосон. Тэгэхээр Кайл үлдсэн амьдралынхаа туршид шоронд хоригдно, түүнд шоронгоос суллагдах багахынч болов боломж байхгүй гэсэн үг. Цаашлаад Кайл өөрийгөө гэмтээснээсээ болоод түүний биеийн доод хэсэг нь мдээгүй болсон. Тиймээс тэрээр дахин алхах боломжгүй болсон юм байлээ. За үүнээс гадна энд өөр нэг зүйлийг нэмж хэлэхэд Кайлийн дэлгүүрээс шатхуун хийх сав худалдаж авсан, Google-с хэрхэн галын тохиоллыг унтраах вэ хэмээн хайж исэн зэргээс нь хараад үзэх юм бол тэрээр Льюисийн гэр бүлийн бүх гишүүдийг нь хөнөөгөөд дараа нь гэрт нь гал тавьж байшингийн шатаах төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ Хана гэртээ ирсэн даруйдаа найз залуу руугаа зурус бичээд цагдаа дуудахыг хэлж амжсан болохоор тэрээр Ханаг хүн дээр шархтуулаад гэрээс нь явсан нь энэ. Ер нь бол шинжээчдийн үзэж байгаагаар Хана амь насаа алдахаас өмнө аавынхаа болон эгч Эмигийнхаа амь насыг нь аварсан хэмээн таамаглаж инлээ. Харин шинжээчдийн тайлбарлаж байгаагаар Кайл бусдаар хүлээн зөвшөөрөгдөх гэдэг нь түүний бүр амьдралынх нь гол утга учир нь. Өмнө нь хэлсэнчлэн эргэн тойрных нь хүмүүс аль эсвэл анх уулзсан хүмүүс түүнийг маш үлгэр жишээ, мундаг залуу гэж ярьдаг. Тэгэхээр тэрээр үргэлж бусдын нүдэнд яаж мундаг лаг харагдаж тэдэнд сэтгэгдэл төрүүлж бусдаар хүлээн зөвшөөрөгдөх вэ гэж боддог ийм хүн байсан байгаа. Льюис өөрөөс нь салах үед Льюис болон гэр бүлийнхэнд нь хүлээн зөвшөөрөгдөж чадаагүйдээ тэрээр галзуурах шахаж, өөрийгөө өрөвдөж, өөрийгөө энэ бүхний хохирогч мэтээр мэдэрч эхэлсэн. Кайлийн хувь хүн нь бол дандаа бусдаас бурууг хайдаг, өөрийнхөө бурууг хизээж олж хардаггүй, бүр тулцсан хохирогчийн сэтгхүүтэй. За тэгээд өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн хэрэг маань нэг ийм аимшигтай. Би гэсэн би төвтэй дандаа бусдаас бурууг хайдаг, өөрийгөө хизээж буруутгадаггүй, дандаа хохирогчиг жүжиглдэг ийм хүмүүс явандаа ямар аимшигтай хортой байж болдгийг харуулсан ийм хэрэг байлаа. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусдтайгаа мөн хуваалцаарай. Ингээд өнөөдрийн бичлэг маань энэ түрээ дуусчихин. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мигмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.